Би оройныхаа хоолыг хийх гээд энэ чи вандуу төөсөн yan шүү. Тэгээд мангара түүгээд оройныхаа хоолыг хийх гээд яаж вэ? Мангар ингээд цэцгэлсэн байна хараа. Хүмүүл мангар. Би нэг зөндөх ингээд тайраад бүр ингээд гой угаар нь тайраад ингээд хатаасан. Цэцгэлүүлэхгүй л санаатай тэгсэн чинь ингээд сайхан битүү цэцгэлсэн. Зэрлэгтэйгээ сайхан ургаж байна өхөө. За би та бүхэндээ одоо вандуугаа харуулъя. За вандуу минь хараа ингээд бүр томрох гэж байна өө. Би ийм арай жижигхэн ингээд бүр томроогүй гэн авч байна. Доторх өрн ингээд томроод ирэхээр бүр мөчр дээр нь ингэж байлгаж байгаа шаарлуулаад тэгээ та бүхэн өрийг аваад тэжил болгон тариад байхад болно. Энэ био вандууч нь өрн нь бол ингээд өөрөө сайхан ургана. Ирчлэн дахиад тариад байх юм бол тэг вандуу болохоор эртийн болцтой 60-аас нэг 80 хоногт бол ингээл вандуугаа аваад идэндээ хөө эрт суулгахад хөрсөн суулгахад бас хүүтрэл гэдэг шүү дээ. Сүүлчийн хүүтрэл мөтрлөлтөнд бол цас масанд ор дарагдчихаа тэгээ хөөрхий гараад ирдэ шүү дээ. Нэг их тарцсан байхад тэд ийм сайхан эрт ургац сурах болохоор их сайхан нэгд. Тэгээ хоёрдугаарт болохоор вандууны тарьсан газар ногоо сайхан ургана. Вандуу болохоор хөрсөнд азотын бордоо айгүй их өгдөг. Азотор баян тийм сайхан хөрс бэлдэж өгдөг болохоор вандуу тарихад хөрсөө эрүүлжүүлнэ гэсэн үг. Тийм учраас та бүхэн вандуугаа тарьарэ. Вандуугаа айгүй гоё тарьсан. Тэгээд үрийг аваад энэ жил тарьсан бүрээсээ хашаагаар нэг ургуулсан гээд зургаа явуулаад бичсэн бүр гоё нутагшсан Монголд био вандуу нутагшсан гэхээр бүр баярлаад байгаа юм чинь. За та бүхний вандуу ингээд сайхан ургах болтугай хэдэрэй. 2026 оны 6 сарын 7-ны өдөр гэхэд вандуу минь байна да.